7 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд 16 цагийн орчим 8 см-ийн голчтой мөндөр 30 минутын турш үргэлжлэн орсон байна. Гамшигт үзэгдэл болсон газар 29 айл байжээ. Хүчтэй салхи шуурганы үеэр гинцэн хүмүүс нэгээс 83 насныхан байсан гэлээ. Land Cruiser Prado машин 4 км газар тийсэж задарсан байна. Харин гамшигт үзэгдлийн үеэр машинда байсан нэг хүн амиа алдсан юм а. Хохирлын үнэлгээний асуудал яригдж байгаа. Аюултай үзэгдлийн орноос хохирлыг одоо үргэлж байна. Аймгийн онцгой комиссийн одоо шийдвэр гараад цагдаагийн газар, шүүгчний хэлхээний газар, онцгой байдлын алба, малын үржлийн алба, цагуурын шинжилгээний алба гэх нэг албатаас төлөвлөсөн одоо байдаг 50 орчим хүн бол газар дээр хохирлын үнэлгээг гаргахаар ингэ ажиллаж байгаа. Гурван орчны шинжилгээний газраас 26-ны өдөр ийм хүчтэй салхи болно гэдэг мэдээсээ юусэн юм бэ? Ер нь бол мэдээгээр бол цаг угаасаа юм мэдэл ирээгүй. Ирээгүй гэдэг нь юу хэлж байгаа гэхээр нөгөө аюулт үзэгдлүүд юм доо байгалийн аюулт үзэгдэл юм чинь ийм тохиолдол байдаг шүү дээ. Энэ бол Гамшиг улс Хашаат сумын нутагт 200 м өргөнтэй 10 км урттай салхинээсээр үлдсэн байсан тухай аймгийн засаг дарга хэлсэн урьдчилсан байдлаар мөнгөн хохирлын хэмжээг 100 гаруй сая гэж тогтоогод байна. Гэргүй болсон 5 өрхөд аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс гэр олгоод байгаа талаар уцаар асуулт хүргэе. Одоо тэгээд манай ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнөөдөр цэгцэн мостгол мэргэжлийн хамт онцгой байдал шаардлагын дагуу цэгцэн мостголоо хийж байна. Хохирлын хэмжээ эцсийн байдлаар бол гараагүй байна. Тэгээд бид бол одоо 5 өрхтөө гэтрийн байдлаар аймгийн засаг даргын нөөц хангаас 5 одоо гэр авчиж хүлээлгдсэн байгаа. Үндсэндээ 2 авдраг автобус үүссэн байгаа. Бүр одоо тэгэл бүр яс масан ингээд хуураад үүрээд бүр битүү ерөөсөө тэр бодвол одоо хийсэл юм шиг байна. Тэгээд бас мохоо шоу хэрсмэрс гэдэг ангийнхан бол хоригдсон баг. Салхины хурд 50 м/секундэд хүрсэн харин ийм хүчтэй салхи 3 тонн гаруй жинтэй машиныг хаман авсан байгаамаа. За салхинд хийсэн 3 машины нэг нь бол Mighty байсан байгаа. Дотор нь сууж явсан нэг хүн амиа алдсан. Тэр яг миний сууж байгаа энэ бол яг тэр салхинд хийсэн Mighty-тэй ижил загварын машин. За 3 ил 3450 кг-ийн жинтэй. За 2.5 тонны дааттай ийм машин байгаа. Тэгэхээр энэ хэмжээний машиныг хамаад аваад явна гэдэг бол ямархуу хэмжээний хүчтэй салхи тухайн үед шуурч хүний амнаас ирсэн бай гэдэг нь харагдаж байгаамаа. Мөнгөн дүнгэрх хохирлын хэмжээг одоогоор 100 гаруй сая гэж урьдчилан тооцоолоод байгаа ч эцсийн дүн хараахан гараагүй байна.